Өглөөний хөтөлбөртөө өглөөгөө эхлүүлж байгаа үзэгчдээ баярлалаа. Өнөөдрийн тань ажил үйл амжилттай сайхан эхлэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо бид зочинтойгоо ярилцах гэж байна. За манай зочин бол нэгэн шинийг санаачлагч, зохион бүтээгч залуу байгаа. Чухам ямар зүйлийг шинээр санаачилсан бүгдээрээ хамтдаа бас ярилцаад мэдье. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. Өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач. Болдоотрын Басаху гэдэг. Тэгээд модоор юмэг сонирхолтой. Компьютер график дизайны мэргэжилтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө бол өнөөдөр бол нэг яг иймэрдүү загвар бол байдаг хөөхгүй. Тэгээд ерөнхийдөө бол яг хүмүүсийн одоо гэртэн ч юм уу одоо энэ тэнд ер нь байдгүй үйлдвэрлэгддэг гэх юм уу. Ерөнхийдөө бол энийг болохоор интернетээс ингэж харж байгаа санаа аваад тэгээ болохгүй гэд төрөл бүрийн аргаар хийж үзээд тэгээд хамгийн ихнийхээ нэг гэртээ хийж үзсэн байгаа. Юу юм бэ? Хувц хатагч байгаа. Алуу дэлгэчих. Бид энэ дэлгэдэг. Манай гэрийн за. Манай гэрийн хувц хатагч маань өөрөө эвдэрсэн. Тэгэнгүүт нөгөө нэг харж байсан нэг санаанд байсан нэг санаагаа те. Нөгөө одоо интернетээс санаа авсан санаагаа. Тэгээд ингэж яасан аахгүй. Тэ одоогийн байдлаар тэгэл одоо хамаатан одоо ихчдэг нартай тэгээд зараад явж байна уу? Үгүй би сая гайхаад энэ одоо юу юм болоо гэж бодсон. Энэ болохоор яг одоо яг 90,000-аар зарагдаж байгаа. 90,000 би авлаа. Шууд авчихсан байсан. Хувц хатагч. Одоо бид нар бол Pinterest центр дээр одоо Pinterest-ээс их шин санаанууд олж чаддаг болчихлээ. DIY тий. Тэгээд ингээд энэ бол ер нь нэг иймэрхүү байдаг гэд өөрөө тэгсэн шүү дээ сая. Ер нь байдаг. Гэтэ Монголд бол нэг хүмүүс хийгээд ингэдсэн нь бол мэдхгүй. Тий. Тэгээд би харин хийж үзье гэж бодоод тэгэж хийж үзсэн байгаа. Хувц хатагч нь гэрийнх нь хувц хатагч нь эвдэрсэн. Тий. Тэгээд энэ санаагаар тэгээд гэртээ хийж үзсэн нэлээд боломжийн тэгээд юу байсан? Бат бөх. Хятад нөгөө хоёр далавчтай юу энэ дээрээс нөгөө нэг одоо компани явган ширээмээрээ болдог тийм давцсан байдаг байхгүй. Тэрийг нь бас хийж үзсэн тэгээд ер нь боломжтой дайжгүй байл. Болохоор байна уу? Тий болохоор. Чи тэгээд энийг үйлдвэрлэлж шилжүүлэе гэж бодож байна уу? Одоохондоо яг тэгээ уг нь яг тиймэрдүү бол бодож байгаа. Патент авсан уу энэ? Ер нь материалын бүрдүүлэлт өгсөн байгаа. Тэр нь нэлээд удаа юм билээ те. Тийм. Гэхдээ энэ хараа надад нэг зүйл жоохон сул талтай юм шиг ажиглагдаад байна л да. Хүүд нойтон хувцс чи их юу штэ? Хүн штэ. Гэтэл энэ мод өөрөө хөнгөн байх гэдэг. Тэгэхээр ингэдэг ч юм уу, ийшээ ингэдэг ч юм уу, одоо энэ талд нь ямар нэгэн байдлаар тавьчих юм бол тэр талд нь заавал дахиад нэгийг тавьж тэнцүүлэхгүй болохгүй ч гэдэг. Хүндээс нэг юм бол дээрээс нь эхлээд ачаалаад эхлэн шүү дээ. Энэ дээрээс нь төвөөс нь. Тийм үстэй. Тэгээд ачааг нь тэнцүүлээд явчихна. Гэхдээ сонгож бид нар бас айгүй тэгэхээр сонгож энэ зүйл дээр юм тавих гэдэг шүү дээ. Хатаагчин дээр. Тийм үү? Айгүй. Айгүй тэгэл үзэн шүү дээ эний чинь. Энэ чухам зүгээр альц талаар нь харин тавьж болдох нь их сайхан юм. Тийм надад бол олон харагдаад байна л да. Энэ доогуур бол оймс бандаж тавьчих. Тий одоо босоод хувц хатаагчнуудаас өөрөө чи хувьд нөгөө зохион бүтээгчийн хувьд ялгарх давуу тал тий. Тэр нь болохоор одоо энэ одоо өөр дөр бол яг ихний ээлжийн зүгээр одоо 45 кг юмны урт төмөр тавиад хонолж үзсэн байхгүй. Тэгэхэд бол яг даацын хувьд бол доошоо суултахгүй. Одоо нэг яг миний хэлээд байгаа юм төвшиж үзсэн юм шүү. Нэг болон дээр ингээд дарахад ингээд моднууд нэг бүүнээр ингээд биенээсээ хамааралтай даацтай болохоор амар бат бөх болд юм билээ. Тэгээд гэрийн нөхцөлд байгаа одоо нөгөө нэг гаднаас орж ирж байгаа хувц хатаагч нар маань ингээд одоо нэг болон ингээд эвдэрчдэг ч юм уу те. Тэгэхээр заавалчгүй нэг одоо сэлгэх тийм боломж байхгүй. Тэгээд эсвэл хаягдана, эсвэл ингээд юмар ороод жагаад ингээд төрдөө аргалах боломжтой болдог. Энэ болохоор яг одоо энэ мод нь хуурах юм бол ингээд тайлж аваад энэ модын солично. Тий. Тэгээд одоо энэ хувцатаадаг одоо энэ хэсэг маань болохоор бас яг нэг гаднаас орж ирж байгаа тэрийг бодвол арай чанартай биетэй байгаа. Дээрс нь арай илүү эко. Даацтай тий. Ерөнхийдөө бол тэр ахын нөхцөлд бол мод. Яг нөгөө хятад хатаагчийн том хатаагчийн дайны л урттай өргөнтэй байна л да. Тэгвэл надад бол илүү их олон юутай юм шиг. Дээрс нь илүү үзэмжтэй ч юм, илүү содон ч юм. Тэгээ илүү эко ч юм. Яг энэ хувц хатаадаг хэсэг нь болохоор 24 ширхэг байгаа. Тэгээд нөгөө одоо гэрийн нөхцөлд нөгөө одоо тэр одоо ТV болдог ч юм уу тиймэрдүү нөгөө нэг юу гэдэг чинь хувц хатаач. Тэрийг бол одоо нөгөө урт орны давуу маа одоо олон хэмжээгээр багтаах тийм чадвартай гэсэн үг л да. Тэгээд одоо энэ голынх нь энэ бөөрх мөрхий дээр бол заавчгүй одоо нөгөө нэг ийм нөгөө үлгүүр идэв штэ. Тийм үлгүүртэй хувц яг заавчгүй тийм одоо үлгүүрт хийж хагаад
нөгөө үлэх тийм шаардлагатай хувцснууд байдаг шүү дээ тий. Тэрийг бас ингээд голынхан зам төлөвлөж мөлөж бас бол. Зүгээр яг хуу энийг нөгөө давхцдаг бол надад бол тийг санагдаад хувцс ямар нөхцөлд хамгийн хурдан хатах вэ гэхээр зэрэг нөгөө эн чин хувцс хатж байгаа процесс чинь өөрөө нойтон хувцс чинь ингээд ууршиж байгаа шүү дээ. Агаар нөгөө сэлгэлт сайн байж. Тэгэхээр энэ хоёрын хооронд жоохон зайтай ч юм уу тий. Үгүй тий илүү зайтай. Одоо жишээлбэл энэ хоёрын хооронд бол зайтай байгаад байна тий. Тэгэхээр надад бол энэ хоёрын хоорондох зай болж байна. Энэ хоёрын хоорондох зай бол нэлээд ойрхон болчоод давцчаад байгаа учраас энэ дээр магадгүй нөгөө жижиг хэмжээтэй хувцснууд тавигдчих юм тий. Яг хөө гэхдээ энэ бол нөгөө анхны загвар учраас эн чинь цаашаага хүмүүс хэрэглээл тий өөрөө ч гэсэндээ хэрэглээл илүү сайжруулаад илүү л одоо төгс тал руу тий болох гэж хичээх нь ойлгомжтой шүү дээ. Хамгийн гол нь бас Монгол хүн Монгол залуу үнэхээр болж байна. Сайхан гэрийнх нь хатагч нэвдэрснээс болоод энийг чи нэг өөрөөр хийгээд үздэм үү гэд ийм зүйл хийсэн нь өөрөө их гоё авааштай сайхан санагдаад байна л да. Бүтээлч чанар гэдэг юм уу да тий хүний гоё бүтээлч чанарыг ашигласан байна. За хувц хатагч хийсэн. Өөр дахиад бас нэг кофений ширээ хийсэн гэдсэн тий. Тэр нь болох тэр энэ дээр давцсан үү би өнөөдөр харин жоохон машинд багтахгүй шалтгаанаас авчирч чадсан. Тэгэхээр одоо яг хаана давцсан яаж орно гэсэн үг. За энийг буцаагаад хураа. Ерөөдөө бол одоо давцсан маань орохлоороо ингэж ордог байхгүй. Одоо энэ ингээ хураагдахлаараа ингээд жижигхэн болчихно. Энэ одоо ингээ жоохон ингээ хөдөлгөөнтэй ууз. Тэнгүүл одоо энийг ингээ доош нь оруулаад ингээ тавьчихсан. Тэгээд энэ дээр ингээ нөгөө нэг доороо одоо давцсангийнхаа доор юм нөгөө нэг өндөрлөгч дүгжээтэй. Шууд одоо тэгэнгүүтээ одоо энэ дээр ингээд өндөрлөгч дүгжээтэй юм ширээний доош орсон юм одоо ингээ угалдаг давцсан байна гэсэн үг байхгүй угалдаг юм. Тэгэл одоо ингээл тавина гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо ингээ тавьчих. Тэгээ гэрийнхаа жижиг тийм явган кофений ширээ болоод хүмүүс чинь 7 ногтой нэг юм уу 2 удаа сэтгүүлийн ширээ эднэр байж болох. 7 ногтой нэг юм уу 2 удаа л хувцас угаадаг шүү дээ. Тэгээд үлдсэн юмд нь болохоор зайцлаа байхгүй. Тийм тиймэрдүү тийм цаана нэмчихсэн байна. Өстой гоё. Одоо дэлхийн нийтийн чиг хандлага чинь ер нь гэрт нэх их олон тавилга байгаа л тий. Минимализм гэж юм нэг зүйлд зориулагдсан байх албагүй гэдэг тийм чиг хандлага руу орсон байгаа шүү дээ. Нэг зүйлийг өөр юунд ч олон зүйлд ашигладаг байх тусмаа тэр өөрөө үн цэнтэй хэрэглэгдэхүйц ашиглагдахүйц тийм байна гэх. Тэгэхээр одоо өөрөө чинь хийсэн энэ хувц хатаагчийг давхар хувцааж хатаа чинь за дээдлэлт нь давцсан тавиад кофений ширээ, сэтгүүлийн ширээч болгох чинь бас энэ чи дизайны хувьд хөөх юм. Интерьер тий зогцох нэг юм онцгой ч юм шиг харагдаад байна л да. Дараагийн бүтээл дахиад өөр ер нь бас хэлж болох юм болохгүй болов. Болохгүй. За. Ер нь бол яг сонирхлоор зүгээр нэг ажиллах хажуугаар давхар орлоготой байх гэж нэг модоор юм хийдэг байхгүй. Зүгээр тэгтээ яг үйлдвэрлэлийн чиглэл тийм том хэмжээний биш. Жижиг одоо нэг юу гэдэг чинь те нэг жижиг тийм одоо ажиллах хажуурлын цагаараа л гэсэн үг шүү дээ. Тэгээд хүүхдийн ор манеж ер нь бол хийж зарж байстай. Зардаг. Одоо хүртэл одоо ингээд их хилцэн байгаа, одоо дуусаагүй байгаа байх. Тий. Бусад одоо яг энэ гаднаас орж ирдэг орнуудаас юугаараа илүү ялгаатай давуу талтай вэ чиний хүүхдийн орнууд? Ерөнхийдөө бол би болохоор нөгөө нэг яг хүний эрүүл мэндэд жоохон одоо харшил өгөхгүй ч гэдэг юм уу тий. Будгийг яг тэг чанартай будгаар. Тэнгүүтээ мод хадаасны юм оруулдаг. Яг тиймэрхүү байхгүй. Ерөнхийдөө бол одоо хүүхдээ ормоор хийхээр бол ер нь бол хадаас модаас модны өмнө оруулахыг тэгтлэх яд сонирхдаггүй гэх юм да. Тийм. Тэрүүрээ ер нь ерөнхийдөө бол дам мод гэсэн. Энэ уг нь дамааг даадаг бол айгүй гоё ном уншдаг бодом ингээд нөгөө яадаг. Дүүжин. Тийм юу олмоор санагдах юм миний. Тэгээд тийм болгож болохгүй бас давхар гэдэг. Даацтай болгох. Ерөнхийдөө бол тэгээд цааш нь хөгжүүлэх явах юм бол ямар эсвэл энэ жишээлбэл ингэж татагдангуудаа дээр нь нэг хуцтай хатуухан батраш юм уу тий. Нөгөө сундаг ор гэдэг шиг тий. Ихвтэг орлуулсан нь шүү дээ бас. Гоё юм байна. Тий одоо ингээ хувцснаас ч тодорхой хэмжээний уур гарч байгаа тий. Тэгэнгүүт л одоо тэр уур одоо энэ усны хамгаалттай тэгээд энэ будг нь болохоор бас нөгөө мод руугаа ус нэвтрүүлдэг. Тийм будагтай болохоор одоо чихтэй нөхцөлд одоо чихтэй өрөөнд сар мар одоо тавьж штэ тавих шаардлага гарвал тавих нь тэгэхэд бол мод нь нөгөө нэг муудахгүй гэсэн үг л да. Тийм ус усаах мөхрөөд унчихгүй гэсэн үг. Тийм болохоор модондоо нөгөө нэг усны хамгаалттай одоо
тийм будгаар сайн чанар будгаар. За өнөөдөр бид нар нэг сэдвийн талаар ярилцж байгаа байхгүй юу? Эрэгтэйчүүд илүү их боддоггүй, эмэгтэйчүүд илүү их боддог үгээд. Тэгээд зочныхоо бас л нэг монголчуудын тэг хүмүүсийн үзэгчдийн маань төлөөлөл учраас асууя л та. Хов гэж ер нь өөрийн чинь бодлоор юу юм бэ? Хов зарим талаар ашигтай байж болох уу хүнд? Хов бол зарим талаараа бол ашигтай байх. Гэхдээ ховыг бол завтай хүмүүс л бацдаг байх гэж бодож байна. Мань хүнд бол завтай хүмүүс л бацдаг байх. Ашигтай тал нь болохоор одоо ховонд ч одоо шүүмжлэл явж идэм юм. Тийм болохоор одоо жишээ нь миний тухай хов бацчихлаа гэхэд би тэрийг сонсчих юм. Тэр жоохон засах гэж хичээн те. Яг тиймэрдүү байдлаар ашигтай тал нь тэгж гарах байх. Түүнээс бол яг ховыг бол яг л завтай хүмүүс л бацах байх гэж бодож шүү дээ. Одоо яг энэ шинэ технологи гэдэг юм да тий шинэ энэ төхөөрөмж энэ зүйлийн талаар хэрэв манай нэвтрүүлгийг хин нэгэн хүмүүс үзээд ингээд бас магадгүй хүн хоёулаа энийг үзсэн байх юм бол энэ талаар ярилцвал энэ бас хов болох уу? Үнийг ийм болсон байлаа шүү дээ нэрээгээ сонирхолж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ мэдээллийг тарааж түгээж байгаа л хэрэг болно шүү дээ. Надад зүгээр ингэ санагдаад байгаа. Энэ нэг тийм Монгол гэрийн хан шиг харагдаад байгаа зү. Тэгээд тийм тэгэх юм бол одоо жишээлбэл хөргөгчч бай, сахилгаан хэрэгслүүдч бай, гэрийн дотор тавилгууд янз янзын ийм мод дизайнтай болцсон. Зарим нь одоо бүр ретро маягийн юмнуудыг аюу үнэтэй зарагдаж байгаа. Тийм бол номад гэдэг ч юм уу те. Гой брэнд те. Тийм брэнд үүсгээ зөвхөн хутагч биш. Одоо байрны айлууд нийтээр ингээл ороод ирэхэд энэ ингээл юу ч болцдог. Өөр одоо юу ч байдгийг те. Зургтын 50- өөр нөгөө зургтын суур муурны яг ийм одоо юу гэдгийг харахад нэг тийм нүүдэлчин айл юм шиг суурин хотын айл байгаад байдаг. Гэхдээ тавилга идэлж хэрглэж байгаа юмнуудны нүүдлийн юм шиг ийм авсаархан, ихэгддэг, хөнгөн, бат бөх тэ уртудаа настай тэгээд эко тийм байвал бас айгүй онцгой болох байхаа надад тэгж бодож чинь. Экспортлох гэсэн боломжтой болох. Ерөнхийдөө бол яг таны нөгөө саний хэлдэг нэг Монгол гэрээ хана гэсэн шүү дээ. Энэ санаа болохоор яг та бас хэлсэн шүү дээ Pinterest гэх тэнчнээс аваад тэгээд Монгол гэрээ хантай яг амар тийм гоё багхлаар нь тэрийг хийж туршиж үзсэн байхгүй. Тэгээд хийж үзэх гэж бас нэлийн болсон юм чи. За тэгээд бүтээлчтэй дараагийнх нь ажилд амжилт хүсье. Одоо тэгээд нөгөө нэг бүтээгчээс гадна бас тэгээ бизнесмен байх хэрэгтэй те энтерпренеур болох хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгээд эн чинь нэг л үхэн штэ. Тийм тэгэхээр дараагийнхаа нөгөө үйлдвэрлэлийн шат руу зоригтой ороорой. Гадуургүй хүн амтантай уулз те ичихгүй хөрөнгө оруулахгүй хийхээсээ ичээгүй юм чинь одоо хөрөнгө оруулалт татхаасаа бол буугаад ичих хэрэггүй штэ те. Амжилт хүсье.